Фэсток эхлэж байна. Өнөөдрийн Фэстокийн зочноор за Монгол Ардын намаас 3 дугаар тойрог буюу Уурхайчин багт нэр дэвшиж байгаа. За Батэлэг оролцож байна. За 3 дугаар тойрог буюу Уурхайчин баг бол нэлээд онцлогтой, тийм ээ. Уурхайчдын маань за бүс нутаг гэж хэлж болно. За энэ тойрогт одоо таны хувьд харж байгаа толгомцоо асуудлыг та нэрлээч гэвэл энэ төрөнд юу нэрлэх вэ? За манай Уурхайчин багийн хувьд бол нэн толгомцоо асуудлууд хамгийн түрүүнд бол энэ инженерийн шугамшилж байгаа ерөнхийдөө хуучирч байгаа. За энэ маань анх Эрдэнэ татыг байгуулахад үеийн байгуулагдсан Орос улсны хорооллуудын бараг 3 дахь тэг хороолол. За анхны байшингууд нь бол 77-78 онд ашиглалтанд орж исэн. За инженерийн шугамшилж маань үндсэндээ 25-аас 30 жилийн настай. За энэ шинжилгээг бол одоо өнөөдөр бол хот маань 40 жилийн нас хүрч байгаа учраас нэн төрөнд энэ эхнээс нь бол шинжилгээг шаардлагатай. Гэхдээ бол юу гэдэг бүгднийг нэг зэрэг шинжилж чадахгүй төсөв мөнгө хөрөлцөөгүй. Тийм учраас одоо энэ мэрэгжлийн байгууллагатай хамтарч судалгаа явуулаад хамгийн түрүүнд аль шугамшилжийг шилж юу солих шаардлагатай гэдгийг гаргаж хийх хэрэгтэй. Нэг хоёрт бол ер нь бол манай Уурхайчин багийн үед бол хүүхдийн тоглоомын талбай бол нэлээд хэдэн байрнуудад байхгүй байгаа. Хүүхд маань тоглох талбай бол зайлшгүй хэрэгтэй. Хөгшөлт маань бол анхаарлах суух сүйдвэр зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд 3-ын 11, 12, 3-ын 8, 9, 7-гийн дунд гэхэд маш том зайд бол аль миний хүүхэд байхын тоглож өссөн тоглоомын талбай тэр чигээрэл байна. Зарим сандал ширээ нь бол ер нь тоногдоод үгүй болж байгаа юм билээ. Тийм учраас энэ хоёр асуудлыг бол нэн төрөн шийдэх. За 3 дахь том асуудал яг вэ Уурхайчны үед бол боломжийн ирээрээ бол авч зогсоолын асуудлыг шийдэд явж байгаа. Гэхдээ энэ зогсоол бол өнөөдөр автомашины зогсоол альч одоо хорооллын нэг ялангуяа Уурхайчин багийн бол бас нэг толгомдож байгаа асуудал. Бид нар бол энэ зогсоолыг бол нэг төрөнд бол өшөө өргөдөх ёстой. За түншлэн автогарашийн асуудлыг шийдэх ёстой. Энэ олон байрнуудын дунд иргэдтэйгээ бид тохиролцсны үндсэн дээр аймгийн төсвийн хөрөнгөний оролтоор бол цаашдаа энэ мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу автозогсоол гараашуудыг бол нэгдсэн гараашийг төлөвлөж дээрээ хүүхдийн тоглоомтой ийм байдлаар цогцлбороор нь шийдэх нь зүйтэй юм а гэдэг бол иргэд сонгогчтой бол бид ойлгуулад энэ хийхээр төлөвлөд намынхаа мөрөөр тусгай явж байгаа. Тойрог болгон дээр мэдээж тодорхой хэмжээгээр асуудлууд байгаа тийм ээ. Шийдэх одоо шийдлүүд нь бол за төлөөлөгчид бол тодорхой хэмжээгээр харж байгаа. За нөгөөдөөр бол нам бол мөрийн хөтөлбөртөө за бүхэлд нь аймгаа яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээрээс ухаанаа оролдуулж байдаг. Тэгэхээр Монгол Ардын намыг харж байхад 2016 оны сонгуульд за 9 одоо дид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бас зорилго тавьсан байсан. Тэгэхээр дид хөтөлбөрүүдээс та товчхон ярьж. За үндсэндээ энэ дид хөтөлбөр дотор бол миний хувьд бол онцолж нэгдүгüүрт бол ялангуяа бүсийн онцлог хэмжээний төвөнд иргэдэх энэ төргөн тусламжийн бааз за энэ суурийг бол шинжлэх ер нь бол төргөн тусламжийн автобаазтай болгон зайлшгүй шаардлагатай юм а гэдгийг энэ төрөнд онцолж хэлж байгаа. Энэ нь юу гэхээр би өөрөө энэ бас эмнэлгийн үйлчилгээ авахад манай ээж аав өвдөд ингээд дуудлахад бол нэлээд хүнд байдгийн билээ. Очиж газар дээр нь байдалтай бол бид сүүлд нь танилцаж хувь хүнийхөө сонирхож явж үзсэн. За тэгээд туулах чадвар сайтай автомашин бол зайлшгүй хэрэгтэй. Яг тэгэхээр манайх гэр хорооллын бол гууж алга ихтэй. Тэнд бол одоо энэ Солонгост улсад үйлдвэрсэн Hyundai автомашин нь болохоор зөвхөн засмал замаар явна. Тэгээ нөгөө жалгагуугаар гарч чадахгүй. Тэгээ өвлийн үйлрэл бол хальтрахаа болтгоо ихтэй учраас ингээд гарч чаддгүй юм байна. За түнчлэн бол дуудлага маань ингээд өгөхөд бол за нэг 5-аас 10 минутын дотор ирэх хэрэгтэй байдал гэдва заримдаа цаг 30 минут тэгээд нэн тэргуунд аль дуудлага шаардлагатай вэ гэдгийг ингэж хуваарлаж байгаа төрөмийн тэрэг маань явдаг юм байна. Тийм учраас энэ хамгийн түрүүнд бол төргөн тусламжийг бол ард иргэдтэй ойлгуулах хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт бол өнөөдөр бүсийн онцлог эмчилгээний төв гэдэг байгаа манай иргэдийн ганцхан хойдлын нэгдсэн эмнэлэг гэж ярьдаг. Энэ эмнэлэг маань бүсийн маань онцлог эмчилгээний төв босон хэдий ч нэр нь өөрчлөгдсөн байр байшин тоног төхөөрөмж эмч төлөвлөгчдийн маань одоо ажиллах нөхцөл болцоо бол хуучнаараа байгаа. Тэгэхээр энд бол байшин барилгатаа бол бид энэ төрөнд бол тоног төхөөрөмжийн болон их барилгын их засварыг бол зайлшгүй хийх шаардлагатай. Тэгжиж бид одоо иргэдтэй өрсөн эмнэлгийн үйлчилгээг
цэвэр тогттой орчинд үзүүлэх шаардлагатай юмаа гэдгийг бол онцолж хэлж байгаа. За 3 дугаарт бол ер нь бол бид энэ эмнэлгийн үйлчлэгээс гадна ер нь бол хүн заавалч өвдөд одоо эмнэлэг рүү явах биш, эсвэл эмчид амьдралаа даатгах биш, хүн өөрийнхөө төлөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Тийм учраас биеийн тамир спортоор зайлшгүй хичээлэх шаардлагатай. Нэн төргөнд одоо манай иргэдийн ярьж занснаар бол одоо спа урд юу наадмын талбай гэж байгаа. Энэ задгаа дээртэй стадионыг бол хэдэн жилийн өмнө байгуулсан гэсэн. Энийг бол ер нь цаашдаа төвийн эрчим хүчний төвийн шугамд яаж олох уу, битүү дээвэртэй яаж олох уу, үргэлж ажиллагаатай яаж ажиллагаатай байх. Энэ талаар бол бид нар анхаарах. Тэгж ингэсний хүчинд бол иргэдээ бол жилийн 4 үйлрэл бол спортоор хичээлдэг нөөц болцоог нь бол хангаж өгөх хэрэгтэй. Залуучуудын хот гэсэн тодтголтоо Орхон аймагт байна. Залуу гэр бүлүүдэд зориулсан за мөрийн хөтөлбөртөд тулгагдсан том асуудал байсан. За энэ дээр одоо ямар хөө бодлогоор ажиллах вэ? За одоо өнөөдөр Эрдэнэт хот маань байгуулагдаад 40 жил болж байна. Анхны Эрдэнэт хотын маань иргэд 40 настай болчлаа. За ингээд тэрний өр хүүхдүүд гэдэг ингээд залуу гэр бүл бол маш ихээр нэмэгдэж байна. За одоо манай иргэд сонгогчдын ихэнх нь бол залуучууд болсон. За аймаг маань одоо Эрдэнэт хот маань өвлийн үйлрэлд бол Улаанбаатараас татгааргүй агаарын бохирдолтой боллоо. Хүн болгон мэдчихэ. Тийм учраас бид нар бол намын мөрийн хөтөлбөр тусгасны дагуу залуу гэр бүлийг орон сууцаар хангах бодлого хөтөлбөр бол бид нар дэвшүүлсэн байгаа. Энийг бол хэрэгжүүлэхийн төлөө бол явнаа. Тэгээ одоо энд маш олон янзын орон сууцны хороолууд ярьж байна. Зарим нэг хороолууд маань бол бас борлуулалтанд тодорхой хэмжээгээр зогссон байна. Тийм учраас энэ зээлийн уян хатан бодлого ялангуяа энэ улсаас яваад байгаа энэ төрөөсийн орон сууц гэдгийг бол аль болохоор аймагтай ямар боломжийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой тэр талаар бол энэ нэлийн дэлгэрэнгүй авч үзэж орон сууцчлах бодлогыг явуулна гэсэн бодолтой байна. 9 дэд хөтөлбөр ингээ харж байхад аз жаргалтай иргэд гэсэн ураг бол төвшүүлсэн байсан. Энд бол бүх зүйлийг мэдээж аз жаргалтай иргэдтэй холбож ойлгож байгаа. Харин эдийн засгийн үзүүлэлтийг одоо ямар хөө хэлбэрээр өөрчлөх боломжтой юм гэж харж байгаа. За тэгэхээр аз жаргалтай иргэд гэдэг энд бол ер нь бол Эрдэнэт хот маань бол энэ хийсэн бүтээснээ өөрсдөө зөвхөн эндэл хэрэглээд бид нар бүх юм эндээ үйлдвэрлэх зайлшгүй. Жишээ нь өнөөдөр одоо та бүхэн мэдж байгаа Улаанбаатар дархнаас бол талах нарийн бов бол үндсэндээ тэр зах зээл бол манай зах зээлийг эзэлсэн байна. Тийм учраас бодлогоор бол аймгийн хэмжээнд бид нар бол энэ нарийн бовны үйлдвэрлэл орон нутгийнхаа үйлдвэрлэлийг л бид дэмжих хэрэгтэй. Тэгжиж гадагшаа урссан урсгалыг Эрдэнэт хоттой авч үлдэх. Тэгсний хүчинд бол энэ олон жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд иргэд маань ажилтаа орлоготой болох ийм боломжтой юм аа л гэж харж байгаа. За баярлалаа танд. Таны сонгуулийн ажил амжилт хүсье. За баярлалаа. За Фэстокийн зочноор за Өдөр Монгол Ардын намаас Ур Хачин баг буюу 3 дугаар тойрогт нэр дэвшигч Дүгэр Жансангийн бат элэг оролцлоо.